Ток шоу ярилцлага эхэлж байна. Тэгэхээр бид өнөөдөр студидтэй Улсын хурал дахь Монгол Ардын намын бүлгийн зөвлөх, за их засаг их сургуулийн төлөөлөл удирдах зөвлөлийн дарга, за нэм осрын учиртай харилцахаар студидд урьсан. Тэгэхээр бидний урилгыг хүлээж бас студид ирсэн танд бас талархаж байна. За эхний асуудлаа бас яг энэ их засаг гэдэг сургуультай холбогдуулж зөвхөн тавья гэж бодож байгаа. Яагаад гэвэл яг энэ цаг мөчид манай ихтэй сургуулийн оюутнууд маань дипломоо хамгаалж байна. За бас сургуулаа төгсөж байна. Зарим залуучууд ихтэй сургуулийн босгыг алхан орж байна. Тэгэхээр ер нь одоо энэ ихтэй сургуулиудын боловсролын тогтолцоог ер нь та яаж хардаг вэ? Ингээ хараад байхад нөгөө хүндээ ихтсэн олон сургууль бас мөртөө хүндээ хүрдэг нэг сургалтын хөтөлбөр гэдэг нэг юм асуудал яригадаад байна л да. Тэгэхээр та бас яг энэ их засаг төлөөлөл удирдах зөвлөлийнхаа даргын хувьд бас яг энэ боловсролын салбарт ажиллаж байгаа хүний хувьд ер нь яаж харж явдгийг. За тэгэхээр ер нь бол манай боловсролын салбар дахь шинжил бол яг бусад орнуудтай харьцуулахад бас бага хугацааг өнгөрөөж ийн л да. Ерөнхийдөө нэг анх 91-92 оноос ахуулаад хувийн ихтэй сургуулиудад байгуулад эхэлснээрээ бол боловсролын салбарт харьцангуй өрсөлдөөн бол бас бий болж эхэлсэн. Тэр хувийн ихтэй сургуулиуд байгуулагдсанараа бол маш олон давуу талууд бол үүсч эхэлж байгаа. Энд нь бол бас мэдээж одоо өрсөлдөөн. Тэгээд үүнийгээ дагаад бол одоо сургалтын хөтөлбөрөөр хоорондоо өрсөлдөх, гадаад дотоодод сургалтын хөтөлбөрөө зөвшөөрүүлэх гэдэг олон асуудал гарч ирдэг. Ер нь бол нэгсэндээ ихтэй сургуулиуд бол бас л одоо бизнес явж байгаа учраас одоо оюутан байвал тэр сургалтын үйл ажиллагаа явж идэг. Хэрвээ тэнд оюутан эсэхгүй бол зах зээлийнхаа журмаар бас ингээ өвд хаалга барьж идэг. Тэгэхээр ер нь бол яг зах зээлийнхаа энэ шалгарлаараа ер нь одоо зүгээр одоо 100 оюутан тааж идэг юм уу 200 оюутан тааж идэг юм сургуулиуд бол бас томоохон их сургуулиуд руугаа бас одоо нийлж нэгдэх асуудал бол нэлээ их яригдж бол өнгөрсөн хугацаанд хэрэгжиж эхэллээ. Манай их засгийн сургууль дээр гихтэл одоо 20 гаруй одоо бас дээд сургууль коллежууд бол бас нэгдээд үйл ажиллагаагаа ингээ явуулаад эхэлсэн. Ингэснээрээ бол бас одоо харьцангуй энэ салбарт бол бас их өөрчлөлт явагдаж байгаа. Одоо өргөн хүрээнд үйл ажиллагаа зохион байгуулагдаж эхэлж байгаа гэдэг ингээ харагдаж байна. Гэхдээ бид нар бол өнөөдөр улсынхаа хэмжээнд хараад эсвэл бид нар одоо магадгүй зүгээр одоо нэг маркетинг зар сурталчилгаагаар хоорондоо өрсөлдөх бол их өрөөсгөл ойлголт. Ягаад гэвэл ихтэй сургуулиудын онцлог бол гадаадын жишгтэй харьцуулахад ерөөсөө сургалтын хөтөлбөр түүнийг одоо магадлал итгэмжлэгдсэн байдал сургуулиудын дипломыг нь аваад гадаадын одоо бусад орнуудад өрсөлдөөн ажиллах чадвар нэмэгдэж гэнэ үгүй гэдэг дээр л яригдж байгаа. Энэ утгаараа бол манай оронд бол 10 оноос хойш гихтэл бол магадлалын итгэмжлэх байгууллагууд маш олноор орж ирж байна. Манай ихтэй сургуулиуд бүгдээрээ магадлалын итгэмжлэх байгууллагаар магадлалын итгэмжлүүлэх гэдэг зүйл рүү бол бас одоо хандаж байна. Манай сургуулийн хувьд бол одоо Их Британий магадлалын итгэмжлэх үндэсний зөвлөл гэж ийм магадлалын итгэмжил байдаг. Энэ магадлалын итгэмжлэх байгууллага бол Европт төдийгүй Их Британд бол одоо хамгийн том тооцогддог ийм байгууллага. Энэ байгууллага бол байгууллагын хэмжээнд бол сургалтын хөтөлбөрийн хэмжээнд магадлалыг итгэмжилдэг. Энэ магадлалын итгэмжлэх байгууллагаар манай сургуулийг итгэмжлүүлснээрээ манай сургуулийн диплом бол одоо Их Британь болоод Европын одоо улс орнуудад бол шууд зөвшөөрөгдөж байгаа. Шууд зөвшөөрөгдөж байгаа давуу тал нь юу юм бэ гэхээр манай сургуулийг төгссөн хүмүүс үргэлжлүүлэн тэндээс суралцах, мөн дээрээс нь манай сургуулийн дипломыг авснараа тэнд ажиллах юм боломж бол бас нэмэгдэж эхэлж байгаа гэдэг утгаараа нөгөө ажлын байртай холбогдуулаад эхлэхээр энэ бол маш их одоо зөв зүйл рүү бол явж байгаа гэдэг нь харагдаж байна. Жишээ нь 2 жилийн өмнө ихтэл манай сургуулийг төгссөн төгсөгч нарын дипломын үнс нь одоо англид их өндөр байна гэж ер нь бол жишээ нь хэлнийхэн түвшин өндөр байгаа тохиолдолд заавал одоо гадаадд очихоор монголчуудын хар ажил хийж идэг биш юм аа. Бас гадаадд очихоор яг мэрэгчлэр ажиллах боломж бол бас биднэрт нэмэгдэж бол эхэлж байгаа гэдэг онцлогтой. Дээрээс нь магадлалын итгэмж байгууллага гэдэг бол шагнал шиг нэг шагнал өгөөд үлдээж байгаа биш байхгүй. Энэ юу вэ гэхээр нөгөө тодорхой стандартыг хангах хэрэгтэй. Тэр стандартыг төв магадлалын итгэмжлэх байгууллага өөрсдөө шинжиж идэг учраас үүнд нь одоо заавал зэрэгцэж буюу нөгөө лицензээ сунгаж явж идэг учраас манай сургуулийн үйл ажиллагаа бол манай одоо боловсролын яамнаас гадна Их Британий магадлалын итгэмжлэх зөвлөлтөөгөө шууд холбоотой учраас тэр стандартыг хангахын тулд бид нэр үйл ажиллагаагаа байнга одоо шинжил зохион байгуулж тэр одоо лицензээгээ сунгахаар бол ажиллаж идэг. Тэр утгаараа ер нь бол цаашдаа ихтэй сургуулиуд бол ерөөсөө оюутныгаа одоо ирээдүйд ажлын байртаа болгох, за оюутнуудыгаа зах зээлд өрсөлдөөн ажиллах чадварыг нэмэгдүүлэхийн тулд ерөөсөө л энэ сургалтын хөтөлбөр болоод байгууллагын магадлалын итгэмжлэх одоо зөвлөлүүдээр итгэмжлүүлэх ажлыг бол маш ширчтэйгээр хийх ёстой. Тэр утгаараа бид нар ийшээгээ маш ихээр орж байгаа. Тэгэхээр Америкт гэтэл бол хувийн маш олон итгэмжлэх байгууллагууд байдаг. Тэгэхээр энэ юу гэхээр мужийн одоо магадлалын итгэмжлэлүүд байна. За зөвхөн хөтөлбөр магадлалын итгэмжлэлүүд байна. Тэгэхээр мужийг гэхээр тэр магадлалын итгэмж орсороо тэр мужийн байгууллагуудад одоо ажиллахад ч юм тийм үү. Дээрээс нь тэр мужид байгаа сургуулиудад үргэлжлүүлэн суралцах гэдэг юм олон давуу талууд бол үүсч идэг. Тэр энэ бол өөрөө хамгийн том ойлголт юм а гэж харж байгаа. Жишээ нь 2010 онд их засгийн сургууль бид нар бас Royal Academy сургууль бол
анх удаа Их Британий магадлалын итгэмжлэгдсэн хөтөлбөрүүдийг Монголд оруулж ирээд англи хэл дээр сургалтыг зохион байгуулж эхэлсэн. Ингээд эхэлснээрээ ямар давуу тал үүссэн бэхээр сүүлийнхаа нэгэн жилд гадаадд очиод их сургуулийн диплом авах боломжийг бид нар нээж эхэлж байгаа. Энэ бол Сингапур, Хонконгийн хөгжил ийм л байсан. Дэлхийн 2 дугаар дайны дараа бол одоо Английн колонд байсан олон орнууд одоо салсан. Тэр үед бас Сингапур, Хонконг гэдэг хоёр орн бол их өрмөц байдлаар одоо боловсруулалтаа хөгжүүлж чадсан байсан юу гэсэн бэхээр Английн хөтөлбөр ороод байдаг англи хэл дээр сургалтанд яваад байдаг мөртлөө нөгөө хятадын өв үлэмжил, соёл, түүх бүх зүйл нь алдагдаагүй. Ингэж явсныхаа үр дүнд өнөөдөр дэлхийн топ 10 сургууль ихтэл Сингапур, Хонконгийн их сургуулиуд ороод ирж байгаа байхгүй. Тэгэхэд өнөөдөр би яг зүгээр шулуухан хэлэхэд бол 2006 онд манай Сингапурт бол нэг боловсролын систем нэг ийм эхлэл тавьж ирсэн баг. Тэгээ бид нар бол 10 жилээр хоцорч явж байгаа. Энэ бол үнэн. За тэгэхээр яг боловсролын тогтолцоотой холбоотой яагаад энэ асуултыг асуусан бэ гэхээр одоо ер нь одоо энэ манай Монголын боловсролын тогтолцоо чинь одоо социалист стандарт юм уу? Айсгал барууны стандарт юм уу? Айсгал Монгол одоо стандарт юм уу гэдэг нэг юм стандартын асуудал яалтчгүй яригдж байгаа. За мэдээж одоо өмнөх одоо зах зээлийн эдийн засгаас өмнөх 70 жил бол Орос улбаны улсын стандартаар бид явж ирсэн. Тэр бол тодорхой. За одоо энэ харин 26 жилийн энэ хөгжил чинь ер нь барууны юм уу? Одоо яг аль тогтолцоо юм? Тэгээд одоо энд чинь бас хэлж байгаа нэг өв уламжлал соёл тийм ээ. Одоо энийг шингэн тэгэхээр Монголд яг буусан бас стандарт байх хэрэгтэй болов уу гэж сэтгүүлч би хараад байдаг байхгүй. Тэгэхээр одоо та энэ ихтэй сургуулийн боловсролын зүгээр стандартыг яаж хараад байдгийг? Тэгэхээр энэ боловсролынхаа хуулинд гадаад ихэнх орнууд стандартыг оруулж өгсөн байдаг. Их сургууль гэдэг бол чинь материалын баазын хувьд те одоо юу гэдэг спорт заалтай, урлагийн төвтэй ч гэдэг юм уу тэдэн танхимтай гэх юм заагаад өгсөн. Тэгээд хуулинд нь заасан учраас сургууль байгуулахын тулд эхлээд материалын баазыг дээрээс нь сургууль байгуулахын тулд бүх мэрэгжлийн магадлалын итгэмжлэг шаардлагыг боловсролынхаа хуулинд тусгай өгчдөг. Дээд боловсролынхаа хуулинд. Тэгэхээр сургууль байгуулахын тулд яг бүх материалын баазыг хуулийнхын дагуу зохион байгуулах ёстой. Дээрээс нь сургалтын хөтөлбөрүүдийг магадлалын итгэмжлүүлэх ёстой. Түүний дараа сургууль байгуулах асуудал яригддаг. Манад бол стандартыг хангаагүйгээр эхэлждэг. Тэгээд дараа нь стандарт хангахаар зорддог. Ийм хоёр том ялгаа байгаа гэдэг. Гэтэл нөгөө нэг туршлага юу гэдэг ямар ч туршлагагүй энэ боловсролын салбарт туршлагагүй хүмүүс энэ салбарт орж ирээд сургууль байгуулахад эхэлчихээр нөө цаана хин хохироод идэх хөр оюутнууд хохироод идэх. Гэсэн оюутнууд төр бид нар туршилт хийгээд байна шүү дээ. Тэр ийм ойлголт бол ерөөсөй байж болохгүй учраас хуулиндаа тусгаад өгчдөг юм байна. Тэгээд дээрэс нь эхлээд өнөөдөр одоо Сингапур байж болж байна. Дээрэс нь одоо Саут Африкт байдаг одоо Маришус гэдэг орн байна. 1 сая хүн амтай мөртлөө өнөөдөр Английн 14 их сургууль бие даасан одоо салбар сургуулиудаа нээсэн ийм орн байдаг. Тэр энэ орнуудад хараад байхад юу гэхээр хамгийн эхлээд одоо тэр нөгөө Сингапур хүн гэдэг шиг Монгол хүн гэдэг одоо нөгөө сэтгэл зүйн онцлогийг нь судалж ийж тэгжиж магадлалын итгэмж аль байгууллагаар итгэмж ямар хөтөлбөрөөр орох уу гэдгийг сонгодог. Тэгээд нөгөө байгууллагатайгаа гэрээгээ хийхдээ бид Монгол хүний онцлог төгссөн арга хэлбэрээр энийг оруулна гэдгийг тусгаж өгч. Тэгвэл стандартыг нэвтрүүлж болно. Стандартыг хүргэх хэлбэр нь бидний өөрийн эрх байхгүй. Жишээ нь Их Британий магадлалын зөвлөгөөд нэг бүлгийг нь орхичиж байгаа. Тэр бүлэгтээ та нар энд одоо Монгол хүн, Монгол сэтгэлгээдэр Монгол төвх уламжлалаа энд шингээгж болно гэдгийг зөвшөөрж байгаа байхгүй. Тэр энийг бол үгүйс орхигдуулна гэж бол байхгүй. Тэгэхээр одоо өнөөдрийн яг боловсролын тогтолцоо бол одоо юу гэдэг 90-ад оноос өмнө бол социализмын үе байсан. Одоо бол бид нар бол өсвөөсөө нөгөө зах зээлийн өрсөлдөөн учраас бид нар Британий боловсролыг эзэмшүүлнэ гэдэг их цэцэг сургууль чиг хандлага тийшээ шилжүүлжлээ. Энэ бол сонголтыг Британий боловсролыг эзэмшүүлэх гэж байгаа бол манай сургууль таах ёстой. Магадгүй Америкийн одоо системийг аваад хэрэгжүүлж байгаа сургууль бол хүүхдүүд нь өөрөө сонгоод тий. Тэгэхээр чинь Кембрижийн стандарт гэж манайх одоо нэвтрүүлж эхэлсэн байгаа шүү дээ. Тэгэхээр лаборатори сургуулиудыг байгуулсан. Яг энэ бол зөв эхлэл. Гэхдээ энд бол бас нөгөө нэг дунд нь юм төвшингийн ялгаа гаргаад эхэлж байгаа. Энэ лаборатори сургуулийн хүүхдүүд энэ бол энгийн сургуулийн хүүхдүүд. Гэхдээ хүүхдүүдийг дунд нь ялгаад эхэлж байгаа. Тэгэхээр энэ бол өөрөө тохиромжгүй юм. Стандартыг нэвтрүүлэх гэж байгаа бол тэгш хамруулах ёстой. Ялангуяа Англи улс бол үүгээр их ялгаатай. Боловсролын олимпиад шалгуурыг 14 төрлөөр гаргасан. Энэ юу гэхээр за IQ-гаараа, математикийн төвшнгөөр, шинжлэх ухааны төвшнгөөр 14 одоо үзүүлэлтээр гаргаж өгöd тэгээд 14 үзүүлэлтийн нэг ч одоо үзүүлэлтээр Англи улс төрүүлээгүй байхгүй. Боловсролын олимпиад гэж. Тэгэд хятад 3-т нь төрүүлж байгаа. Япон одоо 4-т нь төрүүлж байгаа. Тэгсэн мөртлөө боловсролын олимпиад ягчаар дэлхийд дахинд Англи улсыг зарласан. Яагаад вэ гэсэн чинь ерөөсөө тэгш хамруулж ирсэн баг. IQ төвшнгөөр, математикийн төвшнгөөр, шинжлэх ухааны төвшнгөөр дандаа одоо 3 4 дугаар байрыг эзлээд ингэ явж исэн. Нэгэсэндээ Англи улсын гол онцлог бол